Уучлаарай сайн байна уу? Нэг асуулт байна. Таны амьдралдаа үзэж байсан хамгийн шилдэг кино юу вэ? Shameless гэдэг кино байгаа. Сериал кино. Танд яагаад гоё санагдав? Мэдхгүй зүгээр сонио очроггүй л үзсэн байсан шүү дээ. Тэгээ яг юу нэг гэдэг нь аюу гоё биш. Тэгээ амар хөвгчлөлтэй байгаад тийм аа. Яг одоо 11 сизонтэй байхгүй юу? За. Би 9 сизон үзсэн байгаа. Тэгээд 10 сизон орох 10 дугаар сизон орохгүй. Би 2 сар үлээж байна. Тийм. За тэгэхээр өөрөө Сэрсэс салхи киноны гол дүрт ингээд тоглосон байгаа тийм. Тэгээ UBF-тас амар гоё зочноор хүрэлцэн хэлээ. Тэнгүү та өмнө нь юу н UBF-ийг үзэж байгаад сэтгэлд чи хамгийн тод үлдсэн ямар кино байдаг вэ? Өмнө UBF-с кино үзэж байгаагүй шүү. Үзэж байгаагүй. Одоо яг энэ анхны жил. Тэг анхных. Хамгийн шилдэг гэхээр бас жоохон нэгээс юм сонгоход бол хэцүү заяа. Яг миний комфорт кино гэх юм бол ингээд яг нөгөө сэтгэлж байгаа тавгүй үед ч юм уу бүр хизээд гаргаж ирж үздэг кино бол You've Got Mail, Nora Ephron. It wasn't in the plan, not that I could see. Suddenly a miracle came to me. Тэр бол яг миний хамгийн юу. Тэгээ сүүлийн хэдэн жилд магадгүй надаа хамгийн ягаад ч юм сэтгэл үлдээсэн киног дандаа амар романтик кинонууд ирлээ. Side was Millionaires гэдэг кино байдаг. These feelings won't go away. Even knock on me sideways. Even knock on me. Тэгээ тэр бас маш гоё. Элем Климовын Эдис Матри гэл. Анх удаа үзэхэд ер нь дахин үзэхэд мөлзүрэхтэй олон давхаргуудтай тэгээд мэдээж гол санаа нь хүчтэй юм явж байгаа ч гэсэн тэгээд нөгөө бас эстетикийн хувьд одоо тухайн зөв толгойд улсад хийгдсэн гэхэд амар агуу кино гэж боддог доо тий. Яа баярлалаа. Баярлалаа. Яа тэгэхээр таны амьдралдаа үзэж байсан хамгийн шилдэг кино юу вэ? Амар хэцүү асуулт байна гэж мэдсэн юм аа. Тэгвэл нэг гэж хэлэхэд айгүй хэцүү. Тийм. Зөндөө их кино байгаа. Гэхдээ нэг сонгох юм байна те. Би өөртөө нэрээ амар би ном бичээ гэж бодсон байхгүй юу нэг сторигоор. Тэгээд тэр сториг яаж кино болох вэ би ингээ мэдгүй яваад байсан. Тэгсэн чинь түрүү жил After Sun үзсэн. Тэгээд oh my god би ингээд кино болгож чадахгүй болохоор ном болгоё гэж бодож исэн сториг кино болгоцсон байгааг хараад вау энэ юмхтэй тэгээд анхны кино нь тэгээд ном бичих бодлоо гэсэн байгаа. Амар гоё кино After Sun. Тэгэхээр ямар кино нөгөө нэг гоё байсан бэ? Эдгэр гэдэг чинь яг дандаа хүний хувийн experience-ээс шалтгаалдаг шүү дээ, тий. Тэгэхээр бүр After Sun яг нөгөө нэг миний хувийн experience-тэй амар холбогдоод тэгэх тусмаа нөгөө илүү гүн гүнзгий надад хүрдэг шүү дээ, үзэгчтэй. Тэгэхээр яг бүр яг тэр нөгөө хувийн story маань яг ижилхэн зүйл тийм болоод тэр нөгөө нэг юм гайхширлууд те хүүхэд насны гайхширлууд авийн тухай бодлоо тэгээд бүр тэгээд хамгийн гол нь тэрийг би яаж дүрсээр илэрхийлээ мэдэхгүй байсан чинь хүн хэлсэн байсан. After Sun гэж хэлээ. We prefer хамгийн гоё кино Of Horses and Men гэдэг Iceland кино. Яаж тийм цөөхөн хүн амтай мөртлөө тийм гоё хоржоонтой амар гоё үзэсгэлэнтэй кино хийдэг юм болоо гэд. Тэгээ бас яг монголчууд чиг юм моринд айгуу дуртай ард түмэн юм шиг мөртлөө тэр Айсланд хүмүүсийн соёлоор ингээд морь болон өөрсдийн өдөртмийн амьдралаа ингээд өгүүлсэн аюу гоё. Тэгээ бас тэр humor sense нь бүр үнэхээр дахин үзэхэд инээ гэдэг хамгийн гоё кино тэр кино байсан. За маш их баярлалаа. За баярлалаа. Гадаадын кинонуудаас бол миний хамгийн хайртай кинонууд Kurosawa-гийн хэдэн киног хэлнэ, өөрийн ч хэлнэ. Тий.
үнэхээр одоо тэр яг хураасаа бол бэлхий мэдхийн тийм ээ. Монголын кинонуудын хувьд бол би сүүлийн үед нэг олон кино үзэхээр тийм зав муутай болжээ бийж тааруу. Гэхдээ залуу уран бүтээлчдийн одоо миний шавнар дотор нь байж л байна. Эднэрийн кинонуудыг одоо нээлттэй дээр нь ураад очиод өөрөөлөд очиод ингээ харахад бол яа харахгүй одоо тийм уран бүтээлийн чанарын хувьд гэж хэлэх юм байна тийм үү. Дээшилж байгаа, архиж байгаа ийм юу мэдрэгдэж байна. Энэ бол нэг том амжилт гэж бодож байгаа. Яг гэвэл Монголын киноны залуу үе, хойч үе Монголын киног 21-р зуунд авч явах, хөдөлж явах залуу уран бүтээлчд бол төрж байна. Найдвар Куросавагийн киноноос байна. Аль киног нэлэх вэ? Сүүлийнхээс үү? Куросавагийн киноноос алийг Куросавач гэдэг бүгд нэг сонгол. Яг нэг сонгол. Арсиам юм байна шүү дээ. Мундаг Куросава. Монгол киноноос таг нэгийг нийс зохиоч гэсэн. Монгол киноч одоо би ингээ бодоход нэрийн манай жигжид байгаа бол агуу найруулж байсан юм байна. Ингээ эргээ бодоход тийм ээ. Жигжид кинонууд бол нэг тийм одоо давтагдахааргүй өөрийн өнгөд өрхтэй. Найруулагч хүний уран бүтээлийг юу тэгэр нүнэлдэг л дээ. Байдаг шүү дээ. Гадны кинонуудыг баг улаан цаг хуулчихсан тийм ээ. Баг кадрын тэжгээр авчиж тавьчихсан байдаг үү. Тэг хэн бол тиймгүй. Өөрөө гаргаж чадчихээн тийм ээ. Дэлгэцийн урлагийн онцлогийг ойлгосны үндсэн дээр өөрийнхөө сэтгэлийг, өөрийнхөө үзэл бодлыг үзэгчдтэй хуваалцаж чадчихээн. Энэ их том юм байгаа шүү дээ. Цогтойч. Нэгдүгээр монголчууд анх удаага хийсэн уран сайхан нэг, хоёрдугаар түүхийн хамгийн чухал асуудлыг, Монголын хувь зээний хамгийн чухал асуудлыг хийсэн. Гуравдугаар Монголын алт шиг хамгийн мундаг жүжигчид ор тоглосон. Монголын хамгийн шилдэг найруулагч найруулагчаас тийм болов гэж боддоо шүү дээ. Одоо ер нь ямар ч баримтат кино эцсийн бүлэгт явсаа биш уран сайхан яа дахиад хэлээ. Ямар ч уран сайхны кино явсаар хагаад баримтат кино болдог гэдгийг үлгэр жишээг бол цогтойч харуулдаг. Яг тэгэхээр 15 дугаар зуун, 17 дугаар зууны үйл явдлыг бид нэр цогтойчээр л төсөөлнө шүү дээ. Тийм мундаг баримтат кино болтлоо амьдраад л гэдэг чинь мундаг үстэй. Титаник. Титаник яг хөө тэгэл хүүхдтэй байхад үзчихсэн. Тухайн үед нэг юм гоё армантайг те тухайн үеийн тэр нэг сэтгэл зүйл одоо л байдаг штэ. Тэгээ тэр нэг яг тэр Розагийн тэр мөсөн дотор байгаа тэр тоглолт моголтууд бол санаа нь сизэж гардггүй. Яг өөрөө бас кино уран бүтээлч болохоор тэгээд ер нь үз одоо нэг гоё өөртөө таашаад авах гэж үздэг кинонууд гэж байгаа. Тэгснээ бас үзээд юм сурах гэж боддог кинонууд бас байдаг. Тэгээд яг чи фичрийн кинонууд их дөхөв. Тэгээд миний тэр айл одоо боддог бас гоё кино үзээ гоё таашаал авангаас юм суралцах тийм гоё авууштай өгөө штэ. Кино найруулагчлахоор тэр найруулагч кино үздэг. Тэгэхээр таны хувьд бас UB-ийг олон удаа өмнө нь үзчихсэн баг та ингээ кинонуудын ер нь үзчихсэн хамгийн шилдэг киноноос юу байсан бэ? Хамгийн дурсамжтай ч юм уу? Яг UB-ээр гарч ирсэн. UB-ээр гарч ирсэн. Яг UB-ээр гарч ирсэн бид тэр юу нэг Франц кино нэрийг марч Монголд игээд ирээд зургийг авч ирсэн. 2018 онд тийм Big World гэдэг. Tu te souviens de cette série de docu sur la spiritualité à travers le monde? Il nous faudra des ambiances, genre religieux, musique locale. Ça va te faire du bien ce voyage. Тэгээ Франц хүүхэн ирж баримт кино гэж өөрөө гэсэн хүн байж тардаг тэр их гоё санагдсан. Би ер нь жоохон юм адил явдалтай кино дуртай. Тэгээд Аватар юм болов. Яг тэгвэл маш тийм өрмөц сэтгэлгээ маш удаан бодсны эцэст ингээд гарсан тийм одоо юу ч энгийн биш кино юм шиг санагддаг. Сайн байна уу? Таны амьдралдаа үзчихсэн хамгийн шилдэг кино юу вэ? Шилдэг кино юу? Баг олгосон.
бүгдээрээ бага байсан ч бас өвлжин хичээд ханаа зүрхгүй, дарахгүй, гоё ихгүй юу? Сая Канд хамгийн анхны үзүүрээ Канд үзсэн. Ер нь яг энэ киноноос мэдчихсэн тэр мэдрэмж ер нь бол хүмүүст яагаад үзэх ёстой вэ гэдэг талаар бас та өөрийнхөө сэтгэлийг хуваалцаач. Яг гоо ерөөдөө яг нөгөө хөгжил дэвшил болцсон энэ үед те ингээд бид нэр одоо яг үнэн бодит амьдралаас ингээд улмал холдоод байгаа санагддаг. Тэгэхээр баг болсон киног үзэх юм бол та яг өөртөөгөө болоод бидний эргэн тойрог ямар амьдрал байгаа тэрнтэйгээ нүүр тулах болно. Баг болсон киног үзээрэй л гэж хэлмээр. За маш баярлалаа. Но Москва нулимсан дургу. Александра, Александра, что там вьется перед нами? Это ясень семенами крутит вас над Би тэр киног дуртай. Тэгээд би тэр киног дахин үзсэн ч үүддэггүй. Тийм л ээ. Бифээр гарч ирсэн таны хувьд хамгийн гүйцэтгэл үлдээсэн кино гэвэл та хэлээ гэж. Яа наа. Минийх болохоор нөө юу юм бэ? Тони Эрдман. Би нөгөө хаалтын үг хэлэх хэрэгтэйсэн байхгүй тэг хэлж чадаагүй. Уйсаар байгаа. Тий. Үнэхээр гоё сайсны хүн нэрчээ. Тийм үү те. Би яг тэгсэн. Яг нэгдүгээр курст нөгөө дэлхийн шилдэг 100 кино үзэх ёстой гэдээ бид нар ингээд өдөр болгон кино үздэг байсан. Тэгээд тэрэн дээрээс яхад одоо ингээд яг санахад бид нар хамгийн хүн сэтгэл үлдээсэн нь одоо надад нөгөө хүний үүрэндээ гүрх нислэг. Тэгэхээр UB-фээс үзчихсэн бас хамгийн шилдэг киногаа нэлээч гэвэл. За. Хөхөө. Зохиол нь маш их таалагдсан. Ялангуяа төгсгөл нь айгүй өвчтэй байсан. Жүжигчтэн ч гэсэн айгүй маш мундаг жүжиглэлттэй. Миний сэтгэл рүү гүн рүү хүрсэн. Good will hunting. Яагаад таны бас шилжүүлсэн? Цоолын биширдэг. Яг нөгөө Matt Damon, Ben Affleck хоёр чи яг хоёр сайн найз. Тэгээд өөрсдөө жүжигч чинь. Тэгээд жүжигчид тийм амар агуу философитой юм зүгээр амьдралын мөн чанарын тухай харуулсан цохиолыг бичээд тэргээрээ Оскар хүртэл авсан байдаг. Тэр маш гоё. Маш баярлалаа. Баярлалаа.